Хүн төрөлхтөн эртээрээс асууж байгаа асуулт бол хэрхэн мөнх амьдрах вэ гэдэг асуулт бол байсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн хүмүүс одоо тэр бомбнууд хэрхэн амьдралаа уртсах уу, 100-аас олон жил амьдрах уу, за магадгүй оюун санаагаа яаж компьютер цуулгаад хиймэл оюун бидний амьдралыг мөнх болох вэ гэдэг асуултыг өнөөдөр ч асуусаар байгаа. Тэгвэл эртээр үед яагаад энэ асуултыг асууж амьдарч ирсэн бэ гэдэг хариулт нь яг энэ газар байгаа санагдаж байна. Энэ газар бол Angkor Wat гэдэг Камбож улсын хойд хэсэгт байрладаг Siem Reap хотод байдаг энэ газар бишид байгаа. Siem Reap гэдэг газар маань одоо бараг манай 12 дугаар зуун 13 дугаар зуун манай их Монгол улсын үед бас байсан томоохон одоо өмнөд Азийн зүүн Азийн том гүрэн байсан Khmer Empire гэдэг. Тэгээд энэ empire-ийн байгуулсан энэ агуу том бүтээн байгуулалт эзэнт гүрний бас үлдсэн ийм байгууламж байгаа. Тэгээд энэ тухайд бол өнөөдрийн Тайланд, Камбож, Лаос тэгээд өмнөд Вьетнам улсыг бол хамарсан ийм том empire байсан. Тэгээд тухайн хаан энэ байгууламжийн Angkor Wat-ыг байгуулахдаа олон шалтгаантай байгуулсан. Нэг том шалтгаан нь одоо хойд төрөлтэй одоо мөнх өөрийгөө үлдээх, өөрийнхөө одоо бунхан бушаа үлдээх. Египтийн фарао ч гэсэн тухайд бол өөрсдийнхөө одоо бунхан бушийг үлдээх гэж пирамидыг барьсан гэсэн тийм одоо онол тийм одоо алтар байдаг. Тэгэхээр эртээр үед хүмүүс яагаад мөнх амьдрах гэж ингэж бунхнаа барьж тухайн үеийнхаа улсынхаа маш олон одоо resource хөгжлийн одоо эдийн засгийн хүчийг одоо хүн амьтнаа ч гэсэн шиг чиглүүлдэг байсан юм бэ. Одоо энийг байгуулах гэж 130 гаруй жил болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад мэдээж бас тухайд хинду шашинтай байсан энтгийг тухайн Khmer Empire нь тэгээд хинду шашинтай байж байгаа буддист шашинтай болоод тэгээ одоо тухайд Angkor Wat маань шашны бас холбогдлолтой том барилга байгууламж болсон юм шиг байна. Мэдээж бас энэ том empire-ыг байсан гэдгийг илтгэх том бүтээн байгуулалт хийх гэж бас оролцсон гэж ойлгож байна. Тэгээд бас нэг бодож байгаа надад бодол нь юу нэхээр манай нүүдэлчин одоо соёл их Монгол улсад шүүмжлэгч гэх юм уу те түүхчдийн ярьдагаар бол юу ч барьж бүтээгээгүй штэ гэдэг тийм бас зүйлийг ярьдаг. Тэгээ нэг талаараа яг энэ суурин иргэншил болон нүүдлийн иргэншил хоёрын том ялгаанаас эндээ байгаа юм болов. Тэгээ суурин иргэншил бол яг энэ байгаа газраа юм бариад барилга байгууламж бариад Ромын эзэнт гүрнийг харах юм бол маш том байгууламж бол барьсан байдаг. Тэрэндээ цааз байгуулаа, хот байгуулаад, хот ус олоод явдаг ч юм уу те. Тэрний газраа ингэүүлдэг. Хиттийн бас иргэншлийг харах юм бол ер нь бол нэг газраа байдаг те. Тэгэхэд Монголын нүүдэлчин соёл бол ерөөсөө нэг газраа тогтдоггүй те. Мэдээ бэлчээрээ дагаад ингэ явдаг. Тэрийгээ дагаагчсан бидний даваа тал юу байдаг вэ гэхээр маш тий тэсвэр хатуучлалтай байгальтайгаа тогтдог. Маш юмд одоо хурдан тасан зогцдог тий шинэ газар руу очиод тухайн газараа эзлэе гэхэд тэрэндээ хорогдоо зайхгүйгээр бас яваад үж болдог тийм ээ. Тэгээд энэ Khmer эзэнт гүрний бас нурсан шалтгаан нь яг энтэй холбоотой. Яагаад үг гэхээр хүн нэг газараа ингэ байгуулад ирэхээр тэрэндээ одоо харан болж байгаа тийм үү. Тэгэхээр гадны дайснууд ирж дайрах тохиолдол илүү олон гарч ирнэ. Тэгэхээр илүү гадны халдлагад өртөх магадлал нь илүү олно л гэсэн үг шүү дээ. Мэдээж хүмүүс энэ стож гэх баян эзэнт гүрэн байна гэнэ очиод идүүлээ юмаа дээрэмдий гэх юм бол мэдээж тэрэнд өртөх өндөр магадлалтай болно гэсэн. Харин манай Монголын эзэнт гүрний даваа тал нь юу юм гэхээр тэндгээд очиод эзлэх газар бол байхгүй. Эсвэргээр бид нар өөрсдөө очиод эзлэх тийм даваа талтай гэх мэт. Хоёрдугаарт 1400 онд бол маш их тийм том хуурай улирал бол ирсэн гэж байгаа. Усан татраа тий. Тэгээд газар тариал ирэхэд хэцүү болоод ард иргэдийнх нь амьдрал айгүй хүнд болсон гэж байгаа. Тэгэхээр энэ эзэнт гүрний нуруу болсон шалтгаан нь бас тэрнтэй холбоотой гэж тайлбарлалт юм байлаа. Тэгээд 1400-аад оны үед бол нийслэлээ өнөөдрийн нийслэл болох Phnom Penh гэдэг энэ Камбож бол нүүлгсэн юм байлаа. Тэгээд яг энэ газар ирэхэд бол мэдээж нэгдүгээр төрөний миний хэлсэнчлэн хүмүүс яагаад мөнх амьдрахыг хүсдэг юм бэ? Энэ хүсэл маань зөвхөн өнөөдөр гэлтгүү эртээрүүд гэсэн байсан байна. Одоо ч байсаар байгаа юм байна. Ерөөсөө л хүний
ялангуяа хаадуудын их мэдлэлтэй хүмүүсүүдийн хүсдэг хүсэл бол тэр байдаг юм байна. Хэрхэн мөнх амьдрах вэ? Хоёрдугаарт мэдээж тухайн эзэнт гүрний том амбиц байгаа тийм. Энэ эзэнт гүрний түүхэнд үлдээх гэдэг ч юм уу эсвэл шашны холбогдолтой бас юм том бүтээн байгуулалтууд өнөөг хүртэл үлдсэн бол гайхалтай. Энэ бол 1000 гаруй жил болж байгаа гэхэд өнөөдөр хүртэл бид нар бол харж олж байна. Мэдээж дараагийн бас нэг ярих ёстой юм нь юу гэхээр эртний иргэншлүүдийн энэ олж авсан мэдлэг wisdom гэж байгаа тийм мэрэгэн ухаан өнөөдөр хэлэх байр суурь нь бас энэ дээр байгаа юм байна гэдэг энэ зүйл байгаа даа. Энийг яагаад ярьж байгаа юм гэхээр одоо эртний Маягийн иргэншлэлээр одоо Испани, Португалийн одоо худалдаачид хөлөг онгоцтой хүмүүс ирээд тухайн хүмүүсүүдийг одоо колоничлоод хамгийн алт эрдэнэсийг нь одоо хулгайлаад хүчин авчираад хин хүмүүсүүдийг юм наалж хядаад тэр цивилизашн тэр иргэншлийг байхгүй болгосон шиг. Гэхдээ тухайн үед бол пирамидыг барина, Египтэд бол тэрийг барина, даазын байгуулалт бүтээнүүдийг бол тэр хүмүүс маш агуу шинжлэх ухаантай, иргэншилтэй соёлтой байсан гэсэн үг тийм. Төв Азид дундад одоо бидний Арабын, Персийн иргэншил, Хиттийн иргэншил, за энэ Өмнөд Азийн Khmer-ийн Empire, манай Монголын их Монгол улсын бас эзэнт гүрэн гээд ингээ ярих юм бол эртний иргэншлүүд биднэрт маш их одоо advanced гэж байгаа тийм маш их хурдангуй хурцтай хөгжсөн байж энэ иргэншлүүдийн одоо урлаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарууд бол маш агшин түвшинд байж. Тэгэхээр энэ иргэншлүүдийн соёлыг бид нэр бол зөвхөн барууны өнцгөр бодож, Европын харах өнцгөр харж бас болохгүй байна. Тэгээд эртний гээл зүгээр энэ хойд турсан барбарик гэж яриад байгаа тийм. Барбарууд гэдэг нь болохоор персүүдийг ярьж байгааг нь бар гэж байгаа юм шиг сонсогддог байсан учраас барбар гэж дууддаг болсон гэдэг дүүхэд юм билээ. Тэгж болохгүй байна. Энийг барьж бүтээхийн тулд ямар их шинжлэх ухаан, инженер, архитектурууд оролцсон гэдэг нь бол ботхоос ч бол агуу зүйл. Тэгэхээр энэ эртний wisdom, эртний мэрэгэн ухааны хэрхэн өнөөдөр 21-р зуунд авчирч хэн чухал вэ гэдгийг бол би заавалч бас ярих ёстой, бодох ёстой юм шиг бас санагдаж эхэлж байна. Тэгээ яг өнөөдөр ингээ харах юм бол Камбож бас мэдээж ядуу буураа улс, жижигхэн улс, Тайландтай хөлийн маргаатай зүүнүүд Азийн ядуу улс их одоо эдийн засгийн хувцас үйлдвэрлэл тэгээд аялал жуулчлалын салбараас бол бүрддэг гэдэг юм баримтууд юм. Тэгэхээр ингээр зэрэгтэн тэгэл нэг кофе зараал, хоол зараал энэ өмдийг бид $5 авсан. Тэгэхээр өмд зараал гэдэг ч юм уу ингээл бол би явж байна. Гэхдээ эрт цаг үед энэ ус бол агуу гүрэн байжээ. Энэ усыг л эзэгсэн түүх соёлтой, урлагтай ийм гүрэн байж гэдгийг заавалч бид нар ойлгох шаардлагатай. Монгол улсад ч гэсэн хүмүүс жуулчд ирээл он байгаль Чингис хаан гэж ярьдаг боловч яг цагтаа бол бид нэр бас л агуу гүрэн байсан. Энийг бол бид нэр заавалчгүй ярих хэрэгтэй юм санагдаж байна. Энийг ярьснараа бид зөвхөн түүх гэж чижид хэлээд авахгүйгээр тэр агуу үндэстэн тухайн үед юу гэж бодож байгаль хийдэг ямар тасан зохицлыг харж исэн бэ? Юу гэж амьдралыг хардаг байсан бэ? Философи нь юу байсан бэ гэдгийг бас бид нэр ойлгож иж өнөө цагийн олон асуудлуудыг бас шийдэх гарц гаргалаанаас гарч ирэх юм болов гэсэн тийм бодол. Надад яг энэ Angkor Wat бол төрж байна. Баярлалаа.